Өнөөдрийн манай хэлэлцүүлэг өндөрлөж байна. Хэлэлцүүлгийн үр дүнд уриалга гаргана гэдгийг та бүхэнд хэлсэн байгаа. Энэ хэлэлцүүлэг хийхтэй холбоотойгоор ерөн сонгуулийн асуудлаар манай клуб дотооддоо бас нэлээд яриа мэтгэлцэн өрнүүлсэн. Энэний дунд өнөөдөр та бүхэнд танилцуулах манай клубын зүгээс тавьсан дөрвөн ихтгэл бол үндсэндээ манай клубын гишүүдийн нэгдсэн байр суурь байгаа. Энэ дээр бол холимог тогтолцоо давамгайлсан пропорционал тогтолцоо элемент давамгайлсан холимог тогтолцоог бид нар дэмжих ёстой. Нэгдүгээр яагаад гэвэл энэ бол улс үндэсний эрх ашигт илүү нэгдэж байгаа тогтолцоо. Хоёрдугаарт олонхын төлөөлөл маань их хуралд бараг байхгүй байна. Хүн амын олонх болсон эмэгтэйчүүдийнхээ төлөөллийг бий болгох нь өнөөдөр Монгол улсын үндсэн хуулинд тусгагдсан нөгөө иргэд сонгох хэрэгтэй байх төлөөллийг жигд бий болгох энэ зарчимд нийцэж байгаа. Тийм учраас энэ бодлогыг дэмжиж гэж. Гурав дахь асуудал бол сонгогчдын төлөөлөл парламентд жигд тэнцвэртэй хангагдахгүй байна. Тийм учраас энийг ийм сонгуулийн хуулийг өөрчлөхдөө улсын хурлд сууж байгаа гишүүн болгон ойролцоо тооны сонгогчдыг төлөөлдөг байх. Энэ тогтолцоороо бид нар явах ёстой. Ийм зүйлийг санаачлая гэж. За дөрөв дэх асуудал бол сонгуул ерөөсөө шударга явах ёстой. Сонгуул шударга явуулах эрх зүйн болон зохион байгуулалтын бүх арга хэмжээг бид нар авах ёстой. Энийг сонгуулийн хуулинд тусгах ёстой гэдэг ийм байр суурийг клубээс нэгдсэн байдлаар аль биесээр илэрхийлж байгаа. За тэгээд дээрэс нь өнөөдөр манай хэлэлцүүлэгт оролцсон хүмүүс олон чухал санаа илэрхийллээ. Хамгийн нэгдүгээрт нь ерөөсөө энэ сонгуул гэдэг бол манай үндэсний эрх ашиг тусгай тогтолцоонд бүрэн эрхт байдалтай холбоотой маш чухал хариуцлагатай зүйл учраас бид нар сонгуульдаа энэ байр сууриас хандах ёстой, ингэж хариуцлагатай сонголт хийх ёстой. Хоёрдугаарт нь нэгэнт энэ сонгуул бол төрийн бүрэн эрхт байдалтай холбоотой төрийн эрхийг шилжүүлэх ийм чухал үйл ажиллагаа юм бол сонгуулийг луурдж байгаа, сонгуулийн хуулийг зөрчиж байгаа, хууль бусаар явуулж байгаа энэ зүйлтэй бол бид нар хариуцлага тооцох ёстой, хуулийн хариуцлагыг чангадах ёстой. Төрийн эсрэг, улс үндэсний эсрэг гэмт хэрэг гэж ингэж үзэх ёстой гэдэг байр суурийг бол маш олон хүмүүс илэрхийллээ. За дээрэс нь улс төрийн намуудын улс төрчдийн хариуцлага, ёс суртахууны асуудлыг маш олон хөндөж байна. Энэ бас сонгуулийн хууль баталж байгаа өнөөдрийн үйл явцтай маш холбоотой асуудал. Орон нутгийн сонгуулийн асуудлыг олон хөндөж ярьлаа. Үнэхээр Монгол улс өнөөдөр эрх мэдлийн хууль зүй зохистой биш байгаагаас Улаанбаатар хотод сууж байгаа хэдхэн хүн мэдэхгүй байгаа хөдөө орон нутгийн асуудлыг шийдэх гэж оролддог. Орон нутгийн удирдлага, орон нутгийн хурал, орон нутгийн засаг дарга хийж явах ёстой ажлыг улсын хурлд сууж байгаа 76 гишүүн өөрсдөө авчирж шийдэх гэж оролддог учраас Монгол улсад өнөөдөр олон юм болохоо байчаад байна гэдэг юм хүмүүс хэлж байна. Тийм учраас орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх ёстой, орон нутгийн сонгуулийг хуулийн дагуу ил тод хариуцлагатай зохион байгуулах ёстой гэж хэлж байгаа хүмүүстэй бол бид нар санал нэг байгаамаа. За тэгээд эцэст нь манай хүмүүс маш олон давтаж хэлж байгаа тэр сонгуулийг зохион байгуулалтын хувьд ил тод оновчтой зохион байгуулах, тэр ухаалаг үнэмлэх, тэр тоолдог машиныг бий болгох, сонгуулийг зохион байгуулж явуулж байгаа сонгуулийн ерөнхий хороо, тойрог хэсгийн хороод, за ажиглагчдын асуудлыг маш оновчтой зохион байгуулах ёстой гэж ингэж хэлж байна. Энэ бол маш чухал зүйл. Энийг бас хуулинд тусах асуудлаар бид нар бас байр суурь илэрхийлж идэвхтэй ажиллах ёстой. За тэг өнөөдрийн манай хэлэлцүүлэг бол үнэхээр энэ бидний өмнө бий болж байгаа хувь заяаны сонголт гэж хэлж болохоор 2012 оны би хэлэлцүүлгийн эхэнд нэг хэлсэн байгаа. Улс төрийн хувьд бид нар өнөөдөр ард түмний төлөө ард түмний засаглал байх. Тэр арчилсан тогтолцоогоо дархлаажуулж хамгаалж үлдэх ёстой юм уу? Эсвэл эрх мэдэл эд мөнгөнд дулдуулсан цөөнхийн засаглалыг бид нар хүлээн зөвшөөрч сонголтоо хийх ёстой юм уу гэдгийг бодох цаг болжээ. Эдийн засгийн хувьд бид нар өнөөдөр монголчууд бид нар үндэсний эдийн засгтаа эзэн болж үлдэх юм уу? Эсвэл өнөөдөр явж байгаа шиг стратегийн бүх ордуудаа төрийн өмчийн бүх компаниудаа гадны эмхний мэдэлд өгч байгаа. Энэ эдийн засгийн сонголт, эдийн засгийн бодлогыг зөвшөөрч бид нар үлдэх юм уу гэдэг ийм түүхэн сонголтын цаг үе дээр ирчээд байна. Тэгэхээр бид нар 2012 оны сонгуулийг хүн болгон, иргэн болгон, сонгогчныг болгон хариуцлагатай хандаж хийя. Энэ хариуцлагын тухай яриаг бид нар нийгэм даяар өрнүүлье. Өнөөдөр саяхан манай гантүмэр гишүүн хэлж байна. Манай хэлэлцүүлэгт оролцсон олон хүмүүс хэллээ. Оюутнуудын дунд энэ ярилцлагыг өрнүүлье. Эмэгтэйчүүдийн дунд өрнүүлье. Намын анхан шатны байгууллагууд дээр ярив. Орон нутагт иргэдийн нийгмийн байгууллагууд дээр ярив гэж. Үнэхээр бид нар Монгол улсын нийт иргэдэд хандаж энэ хариуцлагатай сонголтын өмнө зогсож байгаагаа ухамсарлаж 2012 оны сонгуулийн үр дүн гаран гартал маш хариуцлагатай байя гэдэг энэ уриалгыг нийгэмд хандаж гаргахыг хүсэж байгаамаа.
За ингээд өнөөдрийн манай хэлэлцүүлэгт цаг зав аваад гаргаж ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Хэлэлцүүлэгт одоо оруулах саналаа энэ дээр илэрхийлж амжаагүй бол биднэрт бичгээр өгөөрэй гэж хүсэж байна. За баярлалаа.